Сагцано хэмсгэнэ танихтай эргэн төстөө энэ үдшин шорог дээрсэн эргэн таавхын энэ үдшин төмөн хамраагаад айтган гэрмэнчдээ хоёр дээрсэн эргэн таавхыг энэ цагуучи харьяа түргний уусыг өдөөсөн ямартай хатан өөр хэрэс уус уушиг төвшин сайхан жаргалтай байхын ерөөдийг одоодон хөргөн дэвшүүлж байна. Бүгдээрээ чихсэний хамаан гадагштай хөргөн дэвшүүлье. Ийхүү сахмрууд хөргөнсөн эрхэм таавхандээ нэгэн сайхан татаа мэдээ энэ цагуучийн хөдөлгөөнийг болгож байгаа татаана. Ингээ бүгдээрээ чихсэний хамаан гадагштай хөргөн дэвшүүлье. Төрдөргсөн эмчийн ариун тангарыг тойрог цаяндан хойд болгон дээдэлдэг төмөн дээдөөс аюул төвчин зовлон төрсөн биеэрэн аврал болгон зайлуулдаг. Тиймээ Монгол улсын хүний гавь тэм сүндэн цэцэг маянчийн энэ үдшийн хүндэтгэл удажлага ёслол төгөлдөр хэлгээд бэлэн болсон байгааг хөрөлцөн өргөдөө ирсэн эрхэм таавхандээ дахин дуудаж байгаа татаана адагшта бодод өргөд бишэнэ. Ингээд энэ сайн хүндэтгэлийн өргөнө энэ сайн үдшийн эзэн нэгэн сайн эрхэмцэг хадагтайг өргөж байна. За бүгдээрээ энэ сайн хүндэтгээд эрхэм гавьяатай хүндэтгээ бүгдээрээ босод зогсохыг урьж байна. За өргөдөн ирсэн эрхэм таавхныг босод зогсож өргөдөн ирж байгаа энэ сайн үдшийн эрхэм ман орж ирэх бүгдээрээ шин сэтгэлийн халуун гадагшдаар хүндэтгэн огтон авахыг хөрөлцсөн таавхнээс хүсье. Ингээд энэ сайхан өргөнө Монгол улсын хүний гавьяатч сундыг сэтгэмэ таныг адагшдын дор хүндэтгэн орчуна адагшдын огтонсаа Монгол улсын хүний гамит сүндөн тэнцгэмээ таны ич таныг хүндэтгэлийн тайснаа хүндэд өржин адагштай өнөр харамгүй зориулъя. Ингээд энэ сайхан хүндэтгэлээр хамтдаа хүндэтгэлийн хөрөлцөлтэй авч хөрөлцсөн ирсэн таавхандээ чин сэтгэлийн мэдчилгээ дэвшүүлдэг хэмээн Монгол улсын хүний гавьяатын сүндөн тэнцгэмээ таны хүндэтгэлийн микрофоно ардуулж байгаа татвар адагш баяр хүргэе. Бидний урилгыг хүлээн авч бидний баярыг хуваалцж байгаа миний хамгийн эрхэм болтын хүмүүстэй настай чин сэтгэлээсээ баярлалаа илэрхийлье. За энэ үдшин бол одоо бидний үдшин байна. Тэгэхээр одоо хоорондоо сайхан хууч яриа өрнүүлээ. Сайхан одоо дуулж бүжиглээд нэгэн үдшийг аз жаргалтай баясгалантай дурсамжтай сайхан өнгөрүүлэхийг та бүхнээсээ хүсэж байна. За баярлалаа. Ингээд хүний гавьяатын хэмээх энэ хүндэтгэлээс сондон цэцгэмээ таныг би хүндэтгэлийн суултаа эргэн сууж хөрөлцсөн эрхэм зоч та бүхний гэсэн хүндэтгэлийн суултаа суулгаж орж байна. За бүгдээ хүндэтгэлийн суултаа суулцуу дараагаар шинэ төвтэй. Баярлалаа. Ингээд энэ сайхан үдшийн маань энэ сайхан хүндэтгэл маань манай цэцгэмээ энэ маань баяр талархлаар эхлэж байна.
баяртай шүүмний машин бацны тогоосныг сайхан өдөр та бүхэндээ баяраа хооцож байгаадаа тооны баяртай байна. Ингээд манай гэрүүлийн урилгыг бүлээн авч хөргөцөн ирсэн эрхэм хүндэт наас нэг дахагч дүү та бүхэндээ энэ үдшийн мэндийг дахин дэвшүүлье. Өнөөдрийн бидний энэ урилгыг бүлээж аваад Улаанбаатар хотод Одоорос ирсэн автоонер манай хоёр талын автоонер хөргөцсөн ирсэн байна. За энэ Усангийн нэгдсэн эмнэлэгт 30 гаруй жил ажилласан эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн газрын хамт олон нэгдсэн эмнэлгийн юуийн эмчнэр ажилчид хамт ажиллаж ирсэн доторын засгийн хамт олон бүгдээрээ энэ хөргөцсөн ирсэн байна. За нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан авааныхаа амлалтанд гарсан Ахмад эмчнэр бас энд хөргөцсөн ирсэн байна. За манай гэрүүлийн найзууд тухайн үед бидэртэй хамт бас төр засагт ажиллаж байсан манай аймгийн удирдлага, аймгийн төрийн болон төсвийн байгууллагад ажиллаж байсан удирдлага нөхдөд бас энд хөргөцсөн ирсэн байна. Манай зөөн боловсролын нутгийн зөв засагтаар туяа тэргүүтэй бас манай зөөн боловсролын нутгийн зөвнөөс хөргөцсөн ирсэн байна. За миний үед ажиллаж байсан бас манай бид бас 2014 онд Ябажиг гэдэг эмнэлэг байгуулахад бас нэлээд одоо тусад дэмжиж ярьсан манай Чандуус компани хамт олон бас хөргөцсөн ирсэн байж байна. За мөн тэнд бас гэрчлэг барьд бас хөргөцөж хамтран ажиллаж байсан бас тусад дэмжиж ярьсан манай компани найзууд дүүдэрсэн байна. Бид хоёртай нэгэн үед 1976 онд төгссөн 8 дугаар ангийн хамт 1910 жил хамт төгссөн 10 дугаар ангийн хамт ангийн найзууд ирсэн байна. За мөн одоо ажиллаж байгаа Ябажиг эмнэлгийн хамт олон ирсэн байна. За мөн манай эмнэлэг бас сүүлийн 14-өөс хойш тасралтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагаа явуулах бас тусад эмнэлэг үзүүлж явдаг манай Иманган байгууллагын хамт олон өдөрлгүүд бас ирсэн байна. Ийм одоо бүрэлдэхүүнтэй энэ үдшийг бас энэ тавьтайхан энэ цаанд бас таа хөлт бас халуун дотор хөргөцсөн дэсэн туулийн баяртай. За эцэстний хэлэхэд аяат медаль болгож манай амар зай хөө Берланд эмнэлэгт хөгжлийн мэдлэгийн эмчээр ажилладаг. Ингээд Монгол Японы Берланд эмнэлгээс дөрөв удаа эмч хамт Усангийн ард иргэдэд хамтраас урьдчилан сэргийлэх өн төлөвлөгөө эзлэх хийхээр өнөөдөр онгоцоор ирсэн тосч авсан манай дөрвөн залуу устаа. За манай энэ дөрвөн эмч маань бас энэ Умсынхаа ард түмний ард иргэдэд энэ найзынхаа ээжид зориулж нэлаалга болгож Умсын ард түмэнд өн төлөвлөгөөс эзлэх хийж байгаа энэ бас маргааш өнөө сая ирээд Умсаа суугаад ажиллаж байгаа тэрлэг одоо маргааш нөгөөдөр 2 өдөр ажиллах юм аа. Ингээд энэ залуучуудаа бас аялын өндөр амжилт эрүүлэг сайн сайхныг хүргье. За ингээд та бүхэн энэ өрөө бид бүхний та бүхний өдөш байх болно. Чөлөөтэй бидний засан эдэн удаанаас эдэж уугаад энэ өдөш чөлөөтэй өжиглөж, наргиж, сэнгэж зархыг та бүхнээс хүсэж байна. Баярлалаа та бүхэн. За баярлалаа. За ингээд бүгдээрээ энэ сайхан хүндэтгэлийн хамгийн ихний хондгой та бүхнийг ширээ дээрээ тогтоохыг таавнаас хүсэж байна. За бүгдээрээ энэ цэцэгмаа эмчээгээ хүндэтгээ сайхан босож зогсож байгаа тулгай тийм ээ. Эхний 3 хүндэтгэл болоос нэг энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд ороод бүгдээрээ монголчууд эртүрээс нэгээ хүндэтгэж ирсэн уламжлалтай. За ингээд бүгдээрээ Монгол улсын хүний гавьяа тэмчимээ хүндлийг үлээсэн Сундуйн цэцэгмаа эмчтэй халуун баяр хүргэж эхний хүндэтгэлийн хондгыг өдөөдөн өргөн болгоё. Хүрээ!
Ингээд та бүхний хүлээлийн хондоо тогтоож цаг мөчөөд. За сайн байцгаана уу. Энэ хүрээний чинь нэг хэвчээ. Миний зэв болсон байна. Надад л болсон. Энэ л байна үгүй. Томсорлээ. Иртэ хайх битээ. Энэ шүүдгийн машиныг хоног байсан тий. Одоо талхан яг яваад ирдэг болсон шүү дээ. Өмнө хоногоос аяа хот чухалсан. Зэ сүндээ болсон хэсмэдэн. Баяр хүргэе. Эдлэгэн гэсээ. Одон бодомос тараа. Одон гэдэг хэлээрээ гэж байна. За ингээд энэ хонгийг бид хүний усанд мандин баярыг ярилмэг байна. Ярилмэг хангалж байгаа. За тэсбэгийн ажлын хэлтэн дээр тоо юм. Та бид бас баярын хүргээтэй. За баярлалаа. За ингээд зэмлэж тань бас баярлалаа. За ингээд манай цэцгэмээ хүний хавьд чимээ хэн сагад өргөсөн сонгон цэцгэмээ гэж нэмж тоон энэ хүрцээс та бүхний хандаж хүндэтгэлийн хондод хоёр толгой тогтоосон тань маш баярлалаа. За хүндэтгэлийн хоёр толгой хондод өргөн барьж тогтооё. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2025 оны 7 сарын 7-ны өдөр хүний гавьяар дэмжихнээ одоо хүндэтгэлтэй цалаар шагнагдсан ээжийнхээ хүндэтгэлийн арга хэмжээнд зориулаад Японы Токиодын үндэсний бодлого судлалын их сургуулийн магистрийн нэг жилийн хөтөлбөрт одоо суралцж байгаа томхон их баяраас одоо энэ хүндэтгэлийг одоо бүгэж байна. Сургуулийнхаа яг манай сургуулийн ард харагдаж байгаа сургуулийнхаа сэлийн ашиг хийж байгаа. За юуны өмнө хоёр зүйлээр онцолж хэлэх гэж байгаа. За мэдээж нэгдүгээр ээжтэй зориулаад за ээж нь та энэ хүн одоо хүндэтгэлийг одоо хүлээж авах хэрэгтэй хүн шүү гэдгийг ихийг онцолж байна. Учир нь хэрэгцүүч бид нарыг суралцж байхад нэг эмчилдэг гэж ярьдаг байсан. За эмч хүн бол нэг эмчилдэг. Тэгэхээр өнөөдөр энэ эрүүл мэндийн салбарт тасралтгүй 30 гаруй жил одоо ажиллаж тэр дундаа улс ангийнхаа хаагуун ардын төлөө хоёргүй сэтгэлээр өөрийнхөө сайхан залуунаас хүсэл зорилго тэр бүх зүйлээ зориулж ирсэн таны одоо өнөөдөр бүтээсэн таач чадсан энэ одоо үлс байгаа. Тэгээд өнөөдөр энэ үлсийнхээ одоо үр шимийг одоо төрөөсөө одоо ингээд нөлөөлээд өнөөдрийн хэн хүндэтгэлийг хүлээж авч байгаа. Одоо ээжтэй маш их хайртай шүү. Танараа бас бахархаж байна. Тэгээд 5 хүүхэдтэй бас өөрийн биеэр үлгэрждэг тэр дундаа том охин нь бас олон зүйлийг дайчин шаргуу байх, үжиггүй альбаа бас хүлээцтэй зүг байх энэ олон зүйлээр бас орцож өөрийнхөө амьдралын үнээр бас Уни хавын нэгсээр байгаа гэдэг хэлээ. Өөртөө хайртай шүү. Бас юмсяа. Тэртээ мэдээж өнөөдрийн ээжийн мандыг болсон нэг салбарын хамт олон талархал илэрхийлэх гэж байна. Өөрөөр хэлбэл тэр дундаас нэгцэн нэгтэй өөрөөр хэлбэл хамт олон за нэгцэн нэг дотроо дотрын засгийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За шин сууч болсон. Одоо 15 жил өнгөрсөн байна. Тэр үед ажиллаж байсан бүх эмч нар, сувлагч нар, асрагч, үйлчлэгч нар, нэгцэн эмнэлгийн захиргаа хамт олон өдөржил
өнөөдөр үргэлж хамтдаа байж энэ багийн төлөө энэ хүнийг өнөөдөр энэ бас хүндэтгэлийг авахд маш том хүнийг оруулсан та нартай маш их баярлалаа. Тэгээ хамгийн сайхан бүхнийг хүсье та нартай. Мэдээж дараагийн том баг бол гэр бүл байгаа. Өнөөдөр бас танихаа зөвлөгөө эсвэл тэмүүлэл хөгжлийг дэмжиж өнөөдрийн бас бачийн хэлийг барьж байгууллаа. Хамтдаа өдөртөн чиглүүлж байгаа аавар бах гэж байна. Аавдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд аав чартай мөрчсөн таван сайхан хөгжиж байна. Өөрөөсийнхөө салбарт одоо хичээнгүйлэн ажиллаж амьдарсаар байгаа. Тэгээд өнөөдөр маш их зүйлийг аавч өөртөө бүтээж өгч чадахгүй байгаа ч гэсэн сэтгэлийн амар амгалан бас аавч өөртөө илүүхийг хичээж байгаа. Тэгээд энэ бас найдаж байгаа шүү гэдгийг бас хэлээ. Тэгээд өнөөдрийн энэ эцэст нь одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хүндэтгэлийн арга хэмжээнд энэ үдшийг бүгдээрээ маш сайхан жаргаж өнгөрөөгөө гэж хүсье. Тэгээд бүгдээрээ юус харуулж байж дараагийн олон ийм сайхан арга хэмжээгээр хамтдаа өөрийн бие өвчин заасан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд бас байгаагүй дурчлаараа маш их гэмшиж байгаа. Тэгээд энэ арга хэмжээг мэдээж зохион байгуулж байгаа миний сайхан дөрөв өнөр. За тэгээд цаах долгормогч, батаах, болрогч, болтоох нарагч гэдэг манай зохион байгуулалтын баг үүдэг. За та баг хамт олондоо бас маш их баярлалаа. Танд шүү гэж хэлмээр байна. Явахгүй баярлалаа. Сайн байцгаана уу? Ээж минь хүндтгэлийн цалин хүрцээрсэн та бүхэндээ энэ өдрийн амар амгалан хайртай мэдчилж байна. За манай гэр бүл Солонгос улсад сурч ажилладаг гэр бүл аваамаа. За тэгэхээр ээжтэй юуны минь Монгол улсын хүний гараа дэмж цолоо шагнагдсан халан баяр өгөж энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Хайртай шүү ээжтэй. Миний ээж бол хүмүүст өмнө шодроо хиндэж юмтэй байдаг. Тэгээд энэ зам нь болохоор гэрийн жижиг ажиллаж бай, усын албанд шууд бай, энэ дээрээ ч гэсэн энэ замыг гарч явдаг. Тэгээд энэ замгаач нэг хүмүүстэй ингээд хүмүүжүүлсэн. Одоо би болохоор айлын ихнэр тэгээд ээж хүний хувьд бол ээжийнхээ маш сайхан тийм зам чанаруудыг амьдралд илүүчүүлж жижиг чигтүүд юм гадар зөвшөөрлөд ингээд өөртөө авчулж ингээд гэр бүлтэй ч гэсэн хэрэгжүүлдэг гэж боддог. За хоёр жилийн хугацаанд би аавч хүүхдээ мөн бацын хэмж хийсэн. За багтаа байж миний ээжийн гэж мэддэг байсан фактийн ингээд ороод иж хайж хэмжүүлээ ажиллаж явцыг болоо амжилттай харж байгаагүй. За тэгээд энэ бацын хэмжтэй ээжтэй хамтарч байх хугацаанд бол миний ээжийн эмч хүний байх эрдэм мэдлэг уурчаад хоноос гадна эмч хүн байр зохицтой өөрөө ч юм сэтгэл хүний төлөө гүйж чаддаг тийм сайхан сэтгэлтэй хүн. За тэгээд миний ээжийг Смайжээ гэдэг аваад ирээ зараад ирсэн өвчтөн бол нүүрсүүлж нарыг маш тийм сэтгэл хангалуун. За тэгээд ямар нэгэн байдлаар тэр хүн шиг авч өгөх бол тийм эцэг хөтөлбөр явдаг. Тэгээд бүр болохгүй ээж ингээд дэше экстендэд авах байж чи тэрийг тийм шинжлэх нэмэлтээр хийх хэрэгтэй байна гэх. Миний ээжийг явж байгаа. Тэгээд энэ хүн бол 24 цаг хүн өвчтөн нүүрсүүлж нарыг хаад үлээ байнга тийм хүний талаар хүмүүстээ шийдсэн зүйл хамаар байж тэгээд байж байгаа. Бидний шинжилгээсэн жоо гэдэг. Тэгээд миний ээжтэй нэмж хүн байх хэрэгтэй бүх сайхан зүйлүүдээ тэгээд би ээжгээ боддог. За тэгээд тухайн үед ажиллаж байсан өөрийн газрын төвшин усан нэгэн үйл хамгаалалтын тавталсан юм гэдэг. За миний хамгийн анхны ажлын дараа болсон нэгэн үйл хамгаалалтанд танартаа ажиллах үнээр маш сайхан төвшөлтгүй. Тэгээд болохоор маш сайхан олон сайхан өрсөлдөөн бүтээсэн юм ажил байсан. Тэгээд хайртай шүү. Тэгээд аавч ахын хайртай шүү. Суулаад тусаад аавч авч холноо. Тэгээд эхнийхээ төсөлтийн байраар ирээ. Хайртай шүү. Хайртай шүү. Миний хэмжээ сайхан өрсөлдөөн юм лээ. За баярлалаа. За тэгэхээр хаснаа илэрхийлж чин сэтгэлийн мэдчилгээ дэвшүүлж та бүхэндээ бас өөрсдийгөө зүгээс одоо мэдчилж байна. Дахин гадаадаа шиг өнөөдрийн хувьтай авъя.
Албан дүүсээ, аав ээжийн найз нөхдөд эрүүл мэндийн салбарт дээштэй минь өмнө нь ажиллаж байсан, өмнө одоо ажиллаж байгаа нийт хамт олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За миний би энэ айлын 2 дахь залуу. За аав ээжтэйгээ одоо увсарт ирж шилжиж ирж амьдраад одоо 5 дахь жилдээ байна. За миний ээж эрүүл мэндийн салбарт 37 жил тууштай ажилласныхаа үр шимийг хүртэж өнөөдөр Монгол улсын хүний гавьяат дэмжигддэг эрхэм цолоор шагнагджээ. За тэгээд ээжтэй зориулж хэлэхэд үр хүүхдүүд ач цэгтэр нь танаараа бахархдаг шүү. Тэгээд энэ бол одоо бидний энэ өдөр бол бидний танд талархж яваа бахархлын таны минь талархлын өдөр шүү гэж хэлхийг хүссэн юм аа. За тэгээд үр хүүхдүүдийн нөгөөс урхан нэгшлээ хийж байгаа та бүхэн хаалган соёлоо гэж хүсье.
За тэгээд өөр хүүхдүүдэн маш их баярлалаа. Бүгдээрээ баяр хүргье. За тэгээд одоо өөр хүүхдүүдэн ижидээ бас хүндэтгэл гард болгож байгаа. Ээжийн тухай шүлэг бичигэдэл ижимэн хайрыг гүйцэх хөг олддог бай. Элсэн говийн ширхэгүрийн тоогоор ээжтэй би эндүү хайртай. Элсэн сүгэн салгисан болохоор ээж минь та бурхнаас илүү талун хөвлөдөн тань амилсан болохоор хайрлахгүй байхын аргагүй юм аа гэд өөр хүүхдүүдэн за ижидээ зориулж бас их хүндэтгэл гард болгож байгаа маа. За нэг хэсэг алгад очиж тийм ээ бүгдээрээ. За ээжтэй зориулаад энэ дурсамж аялал гээд Вьетнамын Фукок арал руу аав ээж хоёроо өөр хүүхэд агццээ нарын хамт аялал хийхээр 5 гэр бүлээс шангана. За баярлалаа. Баяргий. Баярлалаа. За ижидээ өөр хүүхдүүд хүргэн тэмээ гэр тэмээ. Агццээр ижаа хоёроо Фукок арал аялал энэ цагаан одоо хүндэтгэлийг хандуулж байна энэ цагаан баяргий. Ижаа хоёрын урдууданаас сайхан ивэлдийг өргөн гişүүдээ ажицээ өөр хүүхднэртээ олон жил өмнө төвшөг болж байгаа сайхан өрөөнийг одоо өргөн гişүүд анааш баяргий. Тэрний хэмээдээ зориулаад Монгол бүжгээр сайхан одоо мэдчилгээ дэвшүүлэгч байна. За тэгээд манай улсын чинь Баруун Монголын бие биедгээний ийм сайхан одоо бүгд бие шим сайхан ард том тийм ээ. За энэ дэр сайхан бицхан одоо авьяасдаг хүүхдүүдэд уран могоос алга башаа сайхан бүжгэлж явах бүдэр хамтдаа бас биелүүл бас зүгээр шүү. Өргөжлүүлэн та бүхнийг сайхан биелгээний аялал бас хүндэтгэл өрнө. За манай багчид байсан байр авч байна. За дахиад нэг цаг алгад очиж бүгдээ тийм ээ. Ором хайрлаад олон гоё бүжиглэн гэсэн. За ивэ. Тэзэрлээд. За болсноо. За урагшаа хараад бүгдээ. За тэндээс. За ихэддээ шүү бүгдээ. Аяг өгөөрэй. За тэгээд манай цэцгмэмч маань Баян уур хөгжмийг одоо 2 жилийн дотор энэ их ажлын хажуугаар одоо сурсан байгаа. Энэ бол их амар сурдаг бас хөгжим биш. Тэр бол одоо тоглоод байдаг тоглолт бас хийцээ. Тэгээд манай гавьяг багштай хамтраад манай одоо гавьяг багшийг та бүхэн сайн мэдж байгаа тийм ээ. Манай Баян уур хөгжмийн одоо Монголын номер 1 баян уурч Найдан багш юм байна залуу. Гавьяг багштай хамтраад Баян уур хөгжмөөр 2 ая тоглох гэж. За ингэхэд нэг зүйлийг хэлье. Эхлээд манай цэцгмэмч нэг ая тоглоно. Энэхүү аян дээр тоглосон ээжийн сайхан дуу байгаа. Энэхүү дууг бүгдээр гоё хамтдаа төрж дуулахын шүү Баян уур хөгжмөнтэй. За тэгээ бүгдээр гоё дуулахыг таавраас хүсье. За дараа нь бас нэг сайхан бүжгийн аяа босчоос бүжиглэж олоо шүү. За надад шиг сайхан баяр хүргэе тийм ээ бүгдээрээ. За ингээд байж байгаарай. За би микрофон өгнө. За тэгээд эхлэн гол бүгд шууд дагаад дуулах юм шүү.
За баярлалаа. За өнөөдөр сайхан байна. Баярлалаа. За баяр алгаад ши. Өдөө өнөөдөр тань бид энэ цаг хамт бүс хоёр хүн. За хүчээ. Оодмод төмөрөө за өрөө таван гол зогсоороо. За хамт зогсч. За нэг сайхан бүжгийн байрлал авч. Баярлалаа. Өөдөөс хараад. За нэг сайхан алгаад ши бүгдээрээ. За одоо ингэнэ. Одоо тав хүмүүс хүндэтгээд сайхан бүжгийн талаад хондог. Би одоо ахигч хоёр зориулаад сэтгэлийн үг хэмээх сайхан дуу зориулъя. Хайраараа чи намайг ивэж ханаараа би бахархна гэж сайхан дуу байдаг тийм ээ. За энэ үед нэг цаг алгаад чи асчаад өгсөн та ихта удаараас сайхан ирэх үшэлээ. За манай хүрэлцээрсэн үетэйгийн моног зочин тав бүхний гавьтуудаа сайхан бүсгүүчдөө өрөө гараад ирээрээ хань олж гарч ирнэ шүү. Тэгвэл хоёулын бас бүжгүүлэлт хийдэ тийм ээ. За ингээд та ихта зориулж тав бүхний зориулж сэтгэлийн үг хэмээх сайхан дуу зориулъя. Хамтдаа бүжгэлтэй алгаад ши хамтдаа дуулъя. За хансны нэг үгсээр за сайн бүжиглээ шүү. За ингээд бүжигл одоо та бүхний хүндэд төрж байна. За ингээд сэтгэлийн үг хэмээх сайхан дуу та бүхэндээ. За бүгд мэдэх учраас сайн бүжиглээ. За бүжиглээ. Бүжиглэхгүй хүмүүс гой дуулж өгнө шүү. За та бүхэн бүжиглээд одоо түнэт төрье. За энэ сайхан бүжиглэцгээ. Асчаар өгсөө. За тэндээс гараад ирж байна. Бүжиглээ шүү. Төмөр цаг аваад байгаа бүжиглийг үрж байна. Сэтгэл сэргээж баяр бэлгэлсээ. Итгэл дурын чиний минь мишээ. За ингээд одоо та бүхэндээ зориулж цэцгэн амьч төмрөл зах хоёртаа одоо 2007-8 оны үед одоо хийгдсэн зүүн цэрлэг зүүн гов зөрхөн дөрхөн миний нутгийнх гээд энэ сайхан одоо хэлбэртэйг энэ сайхан дуугаа та бүхэндээ мэдчиж байна. өвчтөний сайгаад ташчаад сонссон юм байна. Сауын мэлтэй
шаармуурн цэгээд бай шаштар түүхээ хүрнэ чиг шанчиг тохой үзэгдээд бай зодж сэлбэг зурморны зүрхэнд айхан миний мутгийг хоо адоди хэшгээр толготой атрай мамрин алтан нотагны харрасум гондадха харборэн маррам тадвай нозурхэн дуйрлээд чиг хусти бододит бидэмрээд бай зодж сэлбэг зурморны зүрхэнд айхан миний мутгийг хоо эрэн сэлбэг мэсэн махантай ихри бавын этик мотагны зөрөдөд сэлдэг зүгнөр зүрхэнд айхан миний нутгийг хаа анхны хэшиг ар толготой алдрахын багын алтан нутгаа сондолон хөндөөлсөн сургын нисэн зумбэрлээд бай сургын миндэг асуугаад чиг ормосны болон тагягоосарай зодж сэлбэг зурморны зүрхэнд айхан миний нутгийг хаа давгаж висэн авхад борэгтэй таачвай тасан нотагны ай шочона аймон талсахавай айтиноч бигнэгэж огоон харротавай зодж сэлбэг зурморны зүрхэнд айхан миний нутгийг хоо давгаж висэн авхад борэгтэй таачвай тасан нотагны зодж сэлбэг зурморны зүрхэнд айхан миний нутгийг хаа адоны хэшгээр толготой атрай мамрин алтан нотагны атрай мамрин алтан нотагны за гочдоо зодж сэлбэг зурморны зүрхэнд айхан миний нутгийг хаа адоны хэшиг арг толготой атрай багын нотагны за баярлалаа үнээр сайхан байна. Миний одоогийн зөнгөвийн дуу бол ерөнхийдөө бол бас анхны ийм сайхан залуу байхад анхны баг клиптэй дуу болж ирсэн баха. За ингээд дараагийн дуу зөрүүлж савдээ хамтран дуу гэж өгч байна. Хүндэтгэлийн жишээ хүндэтгэлийн эдгээр шүүсийг хүнддүү хэмээн та хоёр их байгаа. Аавна цахараа хүндэтгэлийн орж байна. За энэ хүндэтгэлийн уулз байна. Одоо та бүхэн ширээн дээр бас том удахгүй очуулжтай. За ингээд хүндэтгэлийн одоо уулзыг эдгээр шүүсийг байна. Аавна цахараа хүндэж байгаа. Хүрцэн ирсэн нэгэн очиж та бүхэнд дуулахад бас таатай байна.
За том удахгүй та бүхний ширээн дээрээс хүндэтгэлийн цоог майнаас одоо том удахгүй орж ирнэ. За тэгээд одоо за хүндэтгэлийн нууцыг авах сэрэн дэш рагцах харагчаа дарвас хөндөж байгаа та бүхэн болгоомтой байна. За одоо бүгдээ басыг ичдээ төрөж басыг сүрприз татчих жоо. 지금 아무자야 하는 동물원자 Монгол улсын хүнийгээ төвшөлтөнд зэвсгэрийг хичээнгүү Амарзаяга хүнийт орж байна. Манай Амарзаяа одоо эбачим фиктэстэй эжэндэг эжэхэн цаг үргэлжлэн эзэмшиж энэ сайхан одоо эбачим эстесээр эбачимтэй хамт байгаа сууж байна. Тийм баха. Сайн тийм бүгдээр босч биедэд тест концерт үзэж байгаа юм шиг бочгоноо гэсэн. Ямиж юм байсан байна. Тэгээд эбачи имлэгийн хамт олондоос баярлалаа. За бүгдийн хоёр цоог орж ирсний дараа Цэцэгмээ хэмжтэй бүгдээр хүрэлцэн ирсэнд очиж байгаа бүгдийгээ гардуулнаа. Сайн тайз дээр байжсэн чинь бид нар бүгдийгээ хэлцээ өгөх юм бэ. Бүгдийгээ өгмөр байна тэгээд хүмүүс ирээд байсан шүү. Өгнөө санаа зовхгүй. Асуудал авах. Сайн мэдээ олох хүнээс их асуудал. Бид нар Цэцэгмээ хэмжтэй бүгдийгээ хэлцээ гардуулах юм бэ. Би бүгдийгээ өгчмөр байна гэсэн. За Амарзаяаны арга ашиг утаарай. За Амарзаяа маань бас их авьяастай. Эмчийн сайхан мэрэгчлийг эзэмшиж ижийнхээ сайхан мэрэгчлийг боломжтой Ебачи эмнэлэгтээ амжилттай ажиллаж байгаа юм сайхан одоо мундаг залуу. Ээжтэй зориулж өөрөө одоо ээжтэй зориулж үгээ энэ зохиосон эмчийн сайхан дуу зохиосон байгаа. За энэ сайхан дуугаа ээжтэй зориулж дуулах байна. Адаганаши. За тэр сайхан дууг нь одоо бүгд хамтдаа сонсгоно. Тэгээд одоо манай Амарзаяагаас ээжтэй аавтай зориулж энд ирсэн ирэх хүндэтгэн ирсэн зочтой зориулж өөрийнхөө бас шин сэдвийн мэдлэгээ зориулна. За энэ ард бас энэ дэлгэцэн дээр бас зураг байгаа. Энэний талаар бас жоохон тайлбар бас хэлэх юм аа. Тийм учраас бүгдээрээ анхааралаас наашаад авах юм өсөж байна. За энэ өрөө хүрэлцэн ирсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа. Одоо миний ээжийн Монгол улсын гавьяа дэмжлэгч эрхэм үндэстэй цол авсан одоо цолны милиард найр хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлье. За тэгээд би одоо ээжтэй зориулаад би одоо ээжигээ харж дагаж одоо мэрэгжлийн авсан эмч болсон. Тэгээд ээжтэй зориулаад миний зүгээс барьж байгаа бэлэг маань одоо Увсангийн ард түмэнд чадах ятгаараа үн төлбөргүй үйлчлэг хийя гэсэн одоо үйл ажиллагаа хийж байгаамаа. Тэгээд энэ үйл ажиллагаанд нэгдэн оролцож байгаа миний ангаахын сургуулийн маань хоёр найз Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ хоёр найзтай олон гэр бүлийн хүмүүст маш их баярлалаа. За мөн энэ тухай найзуудтай бас баярлалаа. Төлөө найзтай баярлалаа. Дуучин төвшөө найзтай баярлалаа. Яагаад би найзуудтай баярлалаа гэж байгаа вэ? Миний ээж баян хэлдэг гэр бүл найз нөхөд ах トゥ хамаатан садан тэр хүмүүс байхгүй бол чи өөрөө хийж биш. Тэгэхээр ээж ч гэсэн надад хэлж байгаа үг нь одоо гавьяд хэмээх энэ эрхэм үнэтэй цолыг аваад миний найз нөхөд хамт олон одоо энэ улсын ард түмэн байхгүй бол энэ цолд хүрэхгүй гэж хэлдэг. Тийм болохоор энэ хүмүүстэй зориулаад хийж байгаа үйл ажиллагааны өөрсдөө зэргийг үзлэг чадхыг хараа хийж байгаа юм аа. Тэгээд ээжтэй зориулаад миний ээж хэмж миний ээж угаасаа хэмж юм чи. Би ухаан орвол миний ээж энэ дээр байсан. Би энэ дээр очиж хийж цэцэрлэгээ тасалчаа. Энэ дээр очиж байсан. Хар багаас хүний өвчин зовлон хавцлууны үүс баяр жаргалыг зөндөөл өгсөн. Тэгэхээр энэ бол надтай сашгүй холбоотой. Тийм болохоор
ээжтэй зориулж миний ээж эмч гэж зурсан захиалсан юм аа хүлээ авно. Харцаар бишээдэг хүний төлөө бүхнээ зориулсан хүнтэй гамяат эмч билээ сүм цагаан сэтгэлтэй ичимэн сэвтэж болохгүй аруuхан сэтгэлтэй эрүүл мэндийн гэрэл түгэж яваа ихийн сайхсан тэнгэр шигээ Цагнаргүй өдрүүдийг тулсаа цаасан дээр онош бичтэй билээ чимээгүй хэн хүний төлөө зүтгэж чадвар ухаанаар амьдрсэн сүнсагаа сэтгэлтэй чинэн сэвтэж болохгүй аруухан сэтгэлтэй эрүүл мэндийн гэрэл түгэж яваа ихийн сайхсан тэнгэр шигээ сэтгэлтэй ичимэн сэвтэж болохгүй аруухан сэтгэлтэй эрүүл мэндийн гэрэл түгэж яваа ихийн сайхсан тэнгэр шигээ баяр хүргэе. Тэгээд мөн энэ эмчилэн одоо ард төшил тулгуур болж явсан сайн одоо хайн үр хүүхэд ач зээнэрт нь эрүүлэг аз жаргал хүсье. Цэцмэн эмчтэй улам илүү амжилт гаргаараа та одоо мөрдөг шүү. Бас бидний эрүүл мэндийн салбарын бахархан болсон танаараа бид нар эрүүл мэндийн салбарынх нь бахархж өгдөг шүү гэдэг. Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн даатгалын хэлтэс ингээд улам хүн үг хэлээд яг уу танд аз жаргал хүсье. За ингээд хөдөлгөө үзье.
За энэ дэш Монгол Улсын хүний аюулын цэцмаа төмөрөдсөн хоёроор хөрөцсөн ирсэн эрхэм хүндэт та бүхний энэ дэшин төмөн намлан айлтгаж мэндчилье. За хүний эмчид бол эхнэр хүндтэй сайхан мэрэгжил энэ сайхан мэрэгжлийг цэцмаа эмчнээ эзэмшээд олон 10 жил төрсөн нутагта хүн ардын эрүүлийн кимананд төрийн надуу хашиж явсан. Сүүлийн жилүүдэд нь хувийн хэмжил хүсэж үзэж байгаа. Энэ амжилтыг нь Монгол төрөөс танд эрхэм хүндэт цод Монгол Улсын авиа тэмцэх цодыг хүртээсэнд манай ширээний хамт олон одоо баяртай байна. Манай ширээний хамт олонны товч танилцуулчих. Аманы хань авиа багш болгон байна. Хэмжээргодах байна. Авиа эдийн засагч эхнэр нь танамаа. За авиат эхнэр авиат ажилтна Эрдэнэбаатар байна. Эхнэр нь Зэвэлмаа. Нааш зогсдогоор. Манай ширээний хамт авиа толтой байж. За дараа нь хөдөөж авиат ажилтна Кагүсэрн эхнэр нь Хандсэрн. За эвлэхэн авиат ажилтна Дулуунсэрн нөхөр нь Моломдагу авиат багш Баянсан Захирал эхнэр нь бас байгаа үстэй эхнэр хамт байгаа. ийм бүрэлдэхүүн манай нэг ширээнд суусан орж ирлээ. Ингээд амжилт харсны эхнэрийн ард бас нэг сайн эрхэн байдаг. Байх дандаа одоо эрхний ард сайн эхнэр хүчрхэг эмэгтэй байна хэлдэг юм байна. Тэгвэл энэ эзэгтэй ардаас хүчрхэг эрхэн байгаа төмөр эзэгээ бас урья. Байна уу төмөр эзэг? За ингээд манай ширээнийх нь сэтгэлийн мэдлэгийг гардуулнаа. За тавын одоо уртнаас удаан жаргаад олон сайхан төв төрүүлж ирсэн та хоёр нэг авьяаслаг ярил байна гэдэг одоо мэдлээ ойлголоо. Баяр хүргэе. За энэ бүхний төлөөлж юу гэсэн шүү. За эрхэм гавьяатуудаа маш баярлалаа. Сайн бацаано та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. За эмчтэй эбэжийн эмнэлгийн хамт олноос нь тандаа үнэхээр их баярлалдаг шүү. Бид нарыг нэг хамт олон болгож ингэж сайхан удирдах яваа эмчтэй гавьяат Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм цолыг хүртсэнд нь баяр хүргье. Танаараа үргэлж бахархаж байдаг шүү гэд хамт олноос нь гарын мэдээ гадуулж байна. За сабацхано эрхэм нутгийн элгэм суахтуу та бүхэндээ энэ үдшийн төм намраа мөнгө гайхах мэдчиж байна. За суутны энэ сайхан эрхэм мэргэжлийг эзэмшиж өдгөө Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм сайхан авдрын эзэн болсон сундуун зэсгмээ эмчтэнд бид бүхэн хүндэтгэл үзүүлж байна. Тэгээд зүйдлсэрдэг зүүн говь нутгийн унган нөхөн эмчтэй бид бүхэн эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За миний би 2019 онд төгсөж ирээд 2021 оноос хойш эбажийн эмнэлгийн нэрэн дор ажиллаж яваа. За цэцгмээ эмч маань урьж намайг аваад одоо өдий зэрэгтэй өндөлгөж өсгөж явж байгаа. Тэгээд би өдөр бүр сайн шүлгэж ингэж муу шүлгэцээр байгаа. Өнөөдөр 480 гаруй шүлгэжчээ. Тэгээд цэцгмээ эмчига 2025 оны 7 сарын 7-ны өдөр Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм цол авч яхад Монгол Улсын зарлиг уншигдаж байхад нь сэтгэл дотор нэгэн шүлэг орж ирж байлаа. Тэгээд тэрхүү шүлгээ цаасан дээр цэцэрлэн та бүхэндээ уншихаар авчирлээ. Хүлээн авна уу? Дотрын эмч гэдэг бол хүний хамгийн нэмзэг нандин дотоод өвдөлт зовлон гоншлон нэдгээд онцгой гавьяатай мэрэгжил мөнөөсөө юм билээ. Гал мэд төрөлдсөн он жилүүдийн шагналын эзэн гавьяат эмчтэй энэ хөшөлгээ тусгая. Насаараа хүн ардын хаан төлөө нар мэд туяарч явсан танд мөргмөө нүд бүрт гэрэл сэтгэл бүрт итгэл нулимс бүрт юм зовлон бүрт төгс мэргийн явсан та амьсгааны сад шандан гоншдаг амин зүрхний чимээгээр оншил тавьдаг 10 хурууныхаа үзүүрт ам барьж аяах аюудыг амирлуулж ирсэн тандаа ганцхан мөргөө. Насаараа хүний дотор руу өнгийж харсан болохоор нас нулимсны сад хонш танаас минь нуугдаагүй эрүүл минь гэдэг үгний ард эцэц цэцэтгүй бат зогсоор ирсэн та сэтгэлийн нөвчин ходоодны шарх сэрүүн дарсан уушхны гүник бүгдийг ном мэд нээж уншдаг болохоор бурхны авьяасаа
ганцхан та эглэгүүг нэ. Судасны сөхөд бүрийг сонсож сүйдийн найдвар нь таад болдог байлаа. Саяхан дөрсөн нэрагаас сайхан бүр өтгсийг жаврав та. Өвчин бүрийн нард зовнил байдаг болохоор өвчлөн бүрийн нард гэр бүл бий. Тэр бүхний итгэлийг өргөж яваа болохоор Тэнгэрийн нэгэн чинь та бидээ. Төрийн нот нь энгэртэн гэлцэхэд төмөн зүрх бас гэрдсэн юм а. Хүний гавья дэмж хэмээг нийтэн хүн бүхний зүрхэнд дургсан тод хүндэтгэл мөнөөсөө юм байна. Баярлалаа. Энэ бүрцээсний эрхэм үндэт зочид та бүхэнд энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Өнөөдөр Монгол улсын баруун хязгаар ус нутг маань түүх 100 жил яваа өргөн дэлгэр тэмдэглэж энэ уйтаа давхцаж одоо бидний хамгийн хүндтэй эмч та Сундуун Цэцгмаа гэдэг энэ эрхэм сайхан хүн маань өнөөдөр Монгол улсын гавьяат гэдэг эрхэм үндэт алдаршуулыг хүртсэн энэ сайхан тэмдэглэл баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа та бүхэнд баяртай байна. Өнөөдөр Цэцгмаа эмч маань төмөрлөцөө ах хоёр маань бид бүхний хувьд бол бас дурсаж санаж бид бүхний хөдийн дөрөв гарыг минь ганцхан хүргэсэн ийм хоёр сайхан ачтай хоёр хүн байгаа юм. Нөө залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх шиг пүүжэг Цэцгмээч маань намайг устдорд энэ хүртэл өгж байгаа цаашаа явахын том юу таалгыг жимээ гаргаж өгсөн эрхэм удаа төмөрлөцөө та Цэцгмээчтэй үр хүүхдүүд нь энэ хороогийн хамгийн сайн сайхан аз жаргалын дээд үсье. Та хоёр маань урт насаж удаан жаргаж ус нутгийнхаа ард түмний эрүүл мэндийн төлөө олон залуу үеийг халамжлан хүмүүжүүлж өсгөж буужуулцаарай та бүхэн өсгөх байна. Аз жаргал сайн сайхан үсье. Үр хүүхдүүд нь хамгийн сайн сайхан үсье. Саадын манад хүчин зүтгэж явж тэр хөдөлмөрөө хөндөж Монгол улсын гавьяат эмч болсон баяр хүргэж эрүүл сайн сайхан мөрний бүсээ яриагаад ардын нэмж болоорой гэж яриа. За аавынх нь хамгийн том ихчийн хүүхэд жишээлбэл би миний манай бэргэгч за дараа нь энэ бөл одоо хэн очир дахиад бөл дагва за бөлөөс гарсан болонцор одоо хэн тогтхой за манай навцын өргөн амар гэгмэчтгийн хүмүүс ирсэн байгаа шүү гэдгийг бас нэмж танилцуулъя. Чимээ нагцлын ахын дуусаас хүрэлцэн ирж хүнэлээ гардуулж байгаа байна. За манай авгагч Цэцгмээчтэй эрүүлэн аз жаргал сайн сайхны бүсэн өрөөё. Тэгээд манай аавын дүү хүүхэд магаамаа. Манай ихч Төмөрлөцөө хоёр эрүүлэн аз жаргал сайн сайхны бүсэн өрөөё. Эм бас манай аавын дүү Авах дүүнэр Ас Улаанбаатараас хүрэлцэн гэж энэ сайхан гавьяатын хүндэтгэл оролцож хүндэтгэлээ гардуулж байна. Ерөөлөө хэлсэн дүүдээ инх тунх байж, эрүүл сарууд байж, инх олон түмнийхээ төлөө өшөө сайн ажиллаараа, ажилдаа дуртай явж, гэртээ дуртай хайрдаг тэрхүү аз жаргалыг дүүдээ өрөөё. За ингээд Улаанбаатар хотод бас амьдардаг дүүнрээс нь за алтан өр хүүхдүүдийн хам, алтан тунгалаг өр хүүхдүүдийн хам, алтан бэлэг өр хүүхдүүдийн хам, чулуун эрдэн алтан бодор. Энэ үчийн мэндийг дэвшүүлье. За энэ Цэцгмаа эмч төмөрлөцөө бидний гэр бүлийн найзууд манай Цэцгмаа манай бидний яг анагаахын тэгээд мэрэгжил нэгтэй сайхан үеийн найз нар тэгээд найз маань Монгол улсын төрийн дээд шагнал Монгол улсын хүний гавьяат эмч гэдэг эрхэм хүндтэй
цолоор шагнагдсанд найз нөхдийн зүгээс хүн хүндэтгэл үзүүлж баяр хүргье. За найзын минь энэ их нөр хөдөлмөр улсын эмнэлэг болон одоо Улс аймгийн ард түмний эрүүл мэндийн төлөө, эрүүл энхийн төлөө, сайн сайхныхын төлөө хувийн эмнэлэг байгуулад энэ эмнэлгээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинжилээд ажиллаж байгаа найздаас баярлж талархж явдлаа илэрхийлье. Тэгээд найз нөхөд гэр бүлийн зүгээс Сэцгмада төмөр үлзийдээ бид хүндэтгэл үзүүлье. Өрөөдий хүндэж өөрийгөө хүрмээртсаа өөрийн миний найдуудаа их шиг хонгорхоо айлуудтай өнгөрсөн амьдралыг хамтдаа туусандаа их амьдралыг хамтдаа тулах найзуудаа баярлалаа. Хүмүүс таахынд энэ өчиг мэндийг дэвшүүлье. Эмч хүн гэдэг бол эрдэм чадал инхээс ахын сэтгэлээр ард иргэдийнхэн эрүүл мэндийн төлөө ажиллаа гэж ингэж тангараг өргөсний хүмүүс байдаг. Миний эхчийн хувьд ч гэсэн бас тэр тангарагыг өргөж өнөөдөр энэ эрхэм сайхан цолонд хүрлээ. Тэгээд эмч хүн ягаад баярлалаа болоо гэж утгаар зэрэг мэдээж өвчний эдгэж бүр одоо хэдгэж чадахгүй одоо тэр зовлонгийн багсгаж тэгээд бас өөр удахгүй хэдэн хоногийн гэсэн нас өхийн төлөө ингэж ажиллаж амьдарч байдаг хүмүүс ингэж гарчиж эмчлүүлсэн хүмүүс эмч хүнд одоо талархлын үг илэрхийлсэн тэр мөч бол эмч хүний хамгийн сайхан тийм баярт мөч байдаг байхаа гэж би бодож байгаа. Тэгээд манай эрхчээс эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаа. Олон мянган одоо үйлчлэгч өвчнүүдээс талархлын сайхан үгүүдийг сонссон байх. Тэр талархлын тэр сайхан үгдээ эрч хүч урам авч одоо хүртэл ингэж ажиллаж байгаад нь бүхэн баяртай байд юм аа. Тэгээд эрчил минь одоо үйлчлэгч нараас нэрсэн урмын олон мянган тэр сайхан үгүүд төрийн сонорт хүрч хүний гавьяа тэмч гэдэг эрхэм сайхан цолыг Улс аймгийнхаа 100 жилийн босгон дээр авсанд ах дүү эгч дүүнэр бид бүхэн маш их баярлж байна. Ингээд эгч минь одоо эрүүл мэндийнхаа салбарт өшөө ихийг бүтээж хийж гэр бүлд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Одоо биднэртээ бэлэг гардуулж байгаа өгч хүндэтгэл үзүүлж байгаа хүмүүс болохоор зэрэг төрсөн дүүгийнхэн хүүхдүүд эргэн нэгчийнхэн хүүхдүүд ацсенер гэдэг одоо олон хүмүүс энд одоо хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байна. Тэгээд эцгийн чаха гэрэл хааны жилтэн алдараа сайн хүмүүний хүсээрээ хүндэтгэл үзүүлээ. Өнөөдөр энэ хүрэн зүрдэрсэн та бүхэндээ эрүүл энх саруу сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр парагс дотрийн юунаас одоо хоёр гавьяд минь төрлөө. Анхны гавьяд минь цагаан гүрийн уян дэлгэрэж байсан. Би бол 83 онд анагаах ухааны дунд сургууль төгсөөд дотрийн тас 36 жил ажиллаад тэтгэврт гарсан. Өнөөдөр хоёр гавьяд минь төрлөө. Баярлалаа та бүхэндээ. Энд бас башрамлыг хэлэхдээ өнөөдөр биднийг бас өдөртөж бас гавьяд маань бас тасгийн нэрхтэгч үргэг үүсгэж байсан
Тэгвэл тэрний дундаас ахлах сүүлэгчийн юургийг маш сайн гүйцэтгэж байсан Эрдэнэ засгийг өнөөдөр таалагдуулъя. Энд хүрэл цугдсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэд өнөөдөр манай эмчи маань хоёр дахь гавьяа тийм маань Сүндүү Цэцгмагийн маань өнөөдөр нэг японууд Сүлдүүг одоо дотрын засгийн хамтуудаас дуулъя. Микрофон ისე ორაგონსა. Тавედა. Настаурагонсаа. За тэгээд ингэ. За одоо энэ анхаар ингэ трансформолгоод дараагийн хүмүүсийн зөв залхууны хэмжээ эмч маань зөвхөн жоохон удаан зогсоолж байгаа ядарч байна. Тэгээд энэ сая засгийн эрхлэгч байгаа. 2005 оноос Монгол улсын гавьяа тэмцээн эрхэм хүнтэй цуглыг хүртсэн зүүн говьсмын Аравын оршууны ноёны цэгээс нь гарсан цэнцэртэй ноёны ачаас нь гарсан ачинцэр нь манай 4-р сарны хамт олон эрүүлэн сайн сайхныг өсөж эрүүлэн манаанд энэт мөн зөвсөж их бүтээгээр гэж өрөөгөө туслан дуулаад За шаргуулаад машгүйгээ товчгоо тодорхойлсон ангист баярлаа. За нэгэн цагаан шүлгийг та бүхэндээ сонссон сонирхолтой. Миний цацруулсан буйны нүмжиг итгэл сэтгэлийн уян бөвөө хайр дуурин сэтгэлийн оч халамж инэрлийн уяхан өгшгэ наран гадар мишээсэн төрх намбал дөлгөөн зөөлөн харц эдвэрлтээжин инэрэнгүй сэтгэл ебачи эмэлгийн бурхан эмч буйны нүмжиг хангалсан бүсгүй бурхны илгээсэн хайрын цэцгээ тохой нутгийн сайхан охин төрдөө өндөлсөн гавьяа тэмчмийн сайхан шүлгийг найз ичүүн хорлоогоос тусгаж байгаа юм шүү танд. За баяр хүргэе. Төмөрөнцийн сэцгмээ одоо дүүнайзууд дүүн манай нутгийн Тавхан антаас байгаа бүхнээс хэлсэн би татчихсан журналаа тавчдаг. Энэ хоёрын энэ байгуулчаа Ебачиг нэгсэн маш учиртай байна. Яагаад гэвэл хүн чанар хүн байхын ухааныг хүн бодож сонсоосоор өгсөн гэж би Ебачиг гэдэг энэ нэрнээс бодож байгаа. Таахын байж хоёрдоо амжилт шаа энэ агуу хүмүүсээ гэж Лүч таавны хайнараа муудаг айлтгая. Айлгийн төвд 100 жилийн оюун босгон дээр Усангийн эрүүл мэндийн салбараас тэр тусмаа Усангийн нэгдсэн нэгт ажиллаж амьдарч байсан Ахмад эмчнэр манай хамт олноос олон алдартай оюутан төвд ажиллаа өргөж төрийн дээд чагнал одоо медалууд олныг хүртсэн. Тэрний нэг нь өнөөдөр бид бүхэнд хүний гавьяа тэмцээн цолныхоо медалийн одоо хүндэтгэлийн цайг өгч байгаа Сүндүү Цэцгмаа эмч байна. Тэгэхээр одоо Цэцгмаа эмчтэй төвлөрөлцөөхтаа юуны өмнө баяр хүргэж өргөөгөнд таны жил бүгд нэрүүдийн сайн сайхан өсөн өрөөё. За энэс хатан манай ширээний хамт олон болов зүүн говьсмын нутгийн зөвлөлийн төлөөлөл байна. За уушаа гараад ирээ. За зүүн говьсмын хурлын даргаалал засгийн даргаанаар хүлцсэн наашаа гараад ирээ. За өнөөдөр гавьяатын цагт хүрсэн энэ үдчийн энэ мэндийг хүргэж мэдчихлээ. За зүүн говьсмын засаг дарга иргэдийн төлөөлөлтийн хурлын даргын зүгээс ингээд хэлүүлсэн байна. Өнөөдөр буйн 25 он маань зүүн говьчууд бидний хувьд бол нэлээд алдартай гавьяатангууд төрсөн сайхан онжлаа
2025 он болон Өв сайгийн 100 жилийн он босгон дээр манай Алтан гол нутгаас маань 6 гавьяат нэг хөтөлбөрийн мартер төллөө. Энэ гавьяатуудын нэг маань одоо Монгол улсын хүний гавьяат хэлхэнж сундуун цэцгмаа маань одоо зүүн гавсмын унган одоо охин мэн одоо засгийн миний аваг их чагаамаа. За ингээд одоо Монгол улсын гавьяат хэмээх энэ их цог хэмжээ санагдсан явдлыг зүүн гавсмын эрдийн үдирчтэй ураг засагтараа алтан гоён алтныхаа хатуу нутгийн мэндэлтэй хүргэж танд эрүүл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Та энэс илүү амжилт гаргаарай гэж гэдгийг дахин яриа. 사수 цэцгмаа. Тэг сандуу цэцгмаагийн цэцгмаа. 사수. сандуу цэцгмаа, сандуу цэцгмаа. Ийм одоо наачуд байна. Тэгээ манай цэцгмаа бол хүүхд байхынхаа тийм төлөв даруй амар хөдөлмөрч одоо хичээл судлалтаа үнэнч ийм охин байсан. 2 сараа гэжтэй ийм хөөрхөн ногоон дайрын мэндэлтэй ийм охин байсан. Одоо өнөөрөө нүд харагдчихэ. Тэгээд миний найз бидний одоо төстэй хамт олон байна. Ээжийнхаа одоо хөдөлмөрч шаргуу зачимч шудраг энэ хүмүүсээр хүмүүжч өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн гэдэгт би итгэлтэй байна. Энэ сайхан охиноороо аав ээж нь Тэнгэрээс хараад багтж байгаа гэдэгт итгэлтэй байна. За миний найзын зөвхөн энэ чиглэлийн мэргэжлэр энэ хүндрэлийг олгоогүй гэдэгт бас ойлгож байна. Миний найз бүтээж, хөдөлмөрч, шудраг, зарчимч, итгэл үнэмшилтэй ийм сайхан одоо чанарын хүний төлөө гэсэн чин сэтгэлийг өнгөж түр засгаас ийм сайхан одоо хүндрэлийг олгосон гэж ойлгож байна. Найсаа баяр хүргэе. Найзаараа багтж байна. Миний найз өнөөдөр эмчнэрийнхаа хамт олонныхаа ангийн найз нөхдийнхаа ах дүү хамаатан сар хань ээжийнхаа нэр төрийн өндөрт өргөж энэ сайхан одоо хүндрэлийг хүлээсэн байна. Үнэхээр багтж байна. Үүний цаана гавьяатын цаана нэргүй гавьяатын байна. Тэр бол манай түмэн үзээс түмэн үзээдээ бас дахин баяр хүргэе. Амжилт хүсье. Цаашдаа зүүн 78 онд 10-р ангид төгссөн хамт олон зөвхөн Улаанбаатараар төлөөлсөн одоо өдөр ирсэн байж байгаа юм. За манай гавьяат тэр бол нэг өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн тушаал бол нэг өдөр гарсан. Яг нэг өдөр хоёулаа орж нэг юунд орж хоёулаа гавьяат нэг өдөр зүүж харж ирсэн хоёр аа. За тэрэндээ мэдээлэлтэй баяртай байдаг. Анги дотроос анхны хоёр гавьяат төрсөндөө би сэтгэл их өндөр байдаг баярлж байна. За ингээд тав хүндээ баярлалаа. Миний хоёр найз төмөрөлжээ цэцгэн хоёртаа гавьяаттаа амьдралд нь аз жаргал ирүүлээд хамгийн сайн сайхныг хүсье. Өөхөөгчд нь аж зээнэрт нь эндгээр сайн сайхан ихнийг хүсье өрөөё. Баярлалаа. Шинийн гүрний бэлтгэж сайн өдөр Монгол Улсын гавьяат цуглах эрхэм цолон аваад ах トゥ найз нөхдөд ойролцуулахад энэ сайхан үйл ажиллагаагаа хийж байгаа цэцгэн эмчтэй маш баярлж байна. Тэгээ би цэцгэн эмчтэй маш баярлж өв тийм өвдөж зовсон үедээ ярьдаг. Их төрсөн гарсан их түгээс илүү сайхан мөрөлдөж олон жилийн удаад дандаа дэмжиж зөвлөж явдагт баярлдаг шүү. Тэгээд би цэцгэн эмчийг одоо эмчилдэг талын одоо хаяа. Тэртээ тэр гавьяат тусал цолгоцсон чи төв гэлж яарлахгүй. Одоо хүртэл шүлэг зохиогоод хүнд хэлсэнүүгээ хизээч мартдаггүй. Тийм олон сайхан нэгт юм ба сайхан чанарыг хадгалж явдаг. Эмчээрээ бас багтаж явдаг шүү. Хайртай шүү. Урт удаан наслаж өчнөө болон энэ ард иргэдийнхээ төлөө сайхан өдрөөс өдөрт дэмжсэн шин сайхан эмчилгээ хийж олон амьтанд тусалж дэмжиж урт удаан наслаараа. Энэ миний гавьяат эмч байсан.
ихэд талархж явд юм аа. Би бол газар тариад 37 жил юм байна. Тэгээд миний эмч намайг бүтэн эмчээр тасаа намайг эмчтэй өдөө зэрэгтэй баярлалаа. Эцэг би үнэхээр дэвшилгээ барья. За баярлалаа. Өнөөдөр сүүлийн өдрүүдэд бол тандаа гавьяатуудын найраар одоо ингэж өнгөрөөсөн гайхамшигтай сайхан өдрүүд байлаа. Өнөөдөр энэ арга хэмжээнд хүрэлцсэн эрхэмсэн ноён хатагта таанараа орой амтдаг байлаа. За бид өнөөдөр энэ сайхан замбуу төвд ирээд энэ замбуу төвд бол ирж байгаа өнөөдөр ирээд төрөөд тэгээд энэ сайхан гавьяат маань өнөөдөр алдраа төвд ирж байгаа нь би бол эмч нарыг Бурханаас ирсэн элч гэж ойлгох юм аа. Цагаан нөмрөх баатруудыг. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ өнөөдрийн арга хэмжээ бол энэ цагаан нөмрөх баатрууд энэ гавьяат хичнээн хүний гэрүүл аз жаргал хайр дурлал бүх зүйл бэлгэлсэн байх гэхээр үнэхээр гахалтай байна. Биднийг одоо нэгэн үчиг ингэж одоо маш сайхан итгэл найдвар хайр хариуцлага үнэхээр эрчгөч оюун ухаанаар ингэж одоо Чингисийн өдөр байгааг манай хамт олон сайн яриад багтахад байж байлаа. Ялангуяа өнөөдрийн арга хэмжээ бол дахиад биднэрт юу хайрлсан гэхээр ямар их том ардталтай, ямар их гэр болгонд аз жаргал хайрлсан, ямар их найз нөхдөд, ямар их том фронттой улс бэ. Биднийг бол энд ирсэн бүх хүмүүс бүгдээрээ ийм аз жаргалтай, бүгдээрээ сайн сайхан улс байлаа гэдгийг одоо бид бүхэн гахалтайгаар хэлхийг хүсэж байна. За ингээд манай цэцмаа эмч маань Монгол улсын гавьяат эмч болж танай компани өнөөдөр нөхөр Эбачи компани захирал төмөр олзын дэлхийн хэмжээний домгороо бавраад оруулж ирсэн. Тэр хүн ардынхаа эрүүл энхийн төлөө та бидний бүгдийг ямар авраа ингэж одоо хайрлаж хамгаалж ингэж ингэж бол бид тэгэхээр аз жаргал хайрлсан үдш байна. Надад бол манай хамт бол лавны 5 насны эмч байгаа. За ингээд танай эрүүл аз жаргал сайн сайхан нөө сарсан ёсон цагаан өсч сэтгэлэн бүчгээ. Энэ сайхан өнөөдөр 3 настай бачраас эхлээд 80 настай бүх хүмүүс 90 настай хүн ирсэн байгаа. Энэ үнэхээр бүх одоо үнэхээр мартчихгүй маягийн өдрүүд байна. Хайртай шүү. Танай ачаан энд ирсэн бүх хүмүүс урдуудаанаас аз жаргал сайн сайхныг манай хамт олноос өрөөж байна. Ингээд дурсалтын дэлгэд дурсан үү та хамт олоо.